Сайн цаасаа жигээр хүмжилж байна. Бид нэр өмнөх дугаараараа өөрсдөө танилцуулсан бөгөөд бас бид нар булчингаа аваад өөрөөр шатаа яаж булчингаа ярьцааж байгаа бидний тал дээр хөтөлбөр хийх саналд давсан байна. Тэгээд үүнийг эхлээд бид нар одоо нийтдээ 7 хоног байна. Өнөөдөр тэгээд бид нар хөтөлбөрөө буюу тасгалаа түлхдэг татдаг гэж хоёр ангилаад 7 хоногт 2 удаа тус ороод завсар бас кардио нэг удаа хийж явж байгаа. Тэгээд өнөөдөр та бүхэнд түлхдэг өдрийнхөө бүх дасгалуудыг яаж зөв техниктэй хийх талаар танилцуулж бодлоо. Тэгээд түлхдэг өдөр гэхээр чинь яг цээж шахалт суулт гэдэг бүх түлхэж болох бүх дасгалуудыг бид нэр тэрэнд оруулсан байна. Тэгээд хүмүүс ялангуяа цээж шахалт хийх дуртай залуучууд хийх хамгийн дуртай дасгалууд нэг нь бараг цээж шахалт хоёр тал байдаг тийм. Тэгэхээр цээж шахалтан дээр болохоор хүмүүсийн хийдэг гол алдаа нь болохоор аль болох хурдан хүнд жингээр яаж цээж шахалт хийх вэ гэж хүмүүс их хичээдэг. Тэрнээсээ болоод яг энэ мөнийхөө хэсгээр хүмүүс маш их гэмтэл авдаг. Тэрнээс сэргийлэн бид нар бие зүү халаах талаар эхлээд нэг жижиг хөтөлбөр аваад тэгээд яг гол дасгалуудаа танилцуулаад явъя. За тэгэхээр эхнийх нь дасгал нь болохоор бие зүү халаах бөгөөд бид нар ингээд 5-аас 10 минут гүйсэн байгаа. Тэгээд гүйснийхээ дараа хүмүүс яг энэ мөрнийхөө доторх үеийг сайн халаах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор хүмүүс шууд хүнд жингээр ингээд дараад ороход энэ байгаа хэсэгтээ маш их даалт уурдаг. Тэрнээсээ болоод хүмүүс маш их гэмтэл авдаг. Тийм болохоор яг энэ үеийг яаж халаах талаар та бүхэнд тайлбарлая. Тэрнээс та бүхэнд маш хөнгөн 2-3 хэдийн гантил хэрэгтэй болно. Хамгийн ихнийх нь дасгал нь болохоор ингээд та хажуугаар гарч ирээд тэр энэ гантил аваад тохоогоо биендээ насгалаад тэгээд ингээд 15 удаа энэ дасгалыг хийнэ. Энэ үед таны булчин ажиллахгүй ерөнхийдөө бол таны мөрөл их ажиллаж байгаа гэсэн үг. Одоо энэ дасгалыг ингээд 15 удаа хийсэн дараа шууд залгуулад гантилаа урдаа бариад 30 удаа өөрөөр хэлбэл ингээд 30 удаа зохино. Ингээд зохисноор та бас яг энэ мөнийхөө эсхийг нааш цааш нь хөдөлж байгаа гэсэн үг. Ингээд 30 удаа давцсныхаа дараа дараагийнх нь дасгал нь ингэж хөвцснээр үлдээд гантила бариад дараа жоохон тэнийгээд одоо зөвхөн яг цэвэр мөрөөрөө хойш нь татна. Ингээд бас 15 удаа орно гэсэн үг. За ингээд 15 удаа ороод энэ саяных нь 3 дасгал байсан. Дөрөвт буюу сүүлийнх нь дасгал нь болохоор сууж байгаад тохоогоо мөрнийхөө хэмжээтэй өндөр адилхан хэмжээтэй байж байгаад дээш нь гантилаа өрнө. Ингээд 15 удаа орно. Тэгээд ингэж орсныхоо дараа зүүн галуулаа адилхан ингэж хийн. Тэгээд энийг нийтдээ 3 удаа давтна гэсэн үг. Тэгсний дараа таны мөр болон мөрний гол жигт хадсан байх бөгөөд дараа цэжл дасгал хийгээд гэмтэл багтай гэсэн үг. За одоо энэ бүгдээ цэжл дасгал гаргацгаая. Түлхдэг өдрийн эхний дасгал нь цээж шахалт юм. Цээж шахалтан дээр нэлээд хэдэн зүйлсүүдийг анхаарах хэрэгтэй байдаг. Энэ нь суултаасаа эхлүүлээд дасгал хийж байх үедээ зөв техник авах гээд маш олон төрлийн юмнууд байдаг. За бүгдээрээ суултаасаа анхаарал эхлэе. Хамгийн эхлээд суултаа бүтэн улаараа газар гიშгэн суугаад аль болох өргөн талдаа суух хэрэгтэй. Энэ нь яагаад вэ гэхээр та дараа нь хүнд жингээр орж байх үедээ тэнцвэрээ олоход хамар гэсэн үг. За ингээд суулаа. Дараа нь хөвтлээ. Одоо яг дасгал хийж байх үедээ ингэж сууж байх үедээ энэ бүх хөлний булчингууд чангарах ёстой. Тэгж байж та тэнцвэрээ савална. Хөлний бөгөөд бас үзэгний булчин чангарсан байх ёстой. Дараагийн анхаарах зүйл нь штанга авахдаа та хитрхи холдуулж эсвэл гараа ойртуулж авах хэрэггүй. Анхны шатныхын ялангуяа хэлтгэхэд мөрний хэмжээтэй зайгаар авах хэрэгтэй.
За одоо бүгдээ штанга авлаа. Штанга авсны дараа одоо штанга буулгаж байх үедээ амьсгаагаа татах бөгөөд амьсгаагаа авах бөгөөд буулгаж байх үед тохоо зарим хүмүүс дээш нь татдаг. Энэ нь мөрөнд маш муу эрүүл биш хөдөлгөөн болж таардаг. Тийм болохоор яг штанга авсны дараа энийг буулгахдаа тохоогоо аль болох биерүүгээ наалдуулах хэрэгтэй. Одоо ингэ харагдаж байна. Энэ бол биендээ сайн наалдсан байгаа. Тэгээд одоо ингэ дээш нь түлхэж байх үед амьсгаа гарна. Амьсгаа гаргаад ингэ түлхэж байх үед яг цээжлийн энэ хоёр хэсэг чангаж байгаа. Одоо энэ булчин ачаал авч байна гэсэн үг. Одоо ингэ буухад энэ хажуу талын булчингийн хэсэг сунж байгаа. За тэгээд энэ дасгалыг хийж байхдаа штанг нь яг цэвэр тэгш цээжийн дээр байх хэрэгтэй. Хоёр дахь дасгал нь налуу шахалт бөгөөд цээж шахалтан дээр хийсэн бүх юмыг энээр бас ялгаагүй анхаарах хэрэгтэй. Штанга буулгахдаа яг цээжин дээрээ тэгш буулгаад тохоогоо аль болох биендээ наалдуулаад тэгээ буцаагаа дээш нь түлхэх юм. Налуу шахалтын гол зорилго нь цээжин даралт нь цээжин дээрээс ингэ далий орж байгаа болохоор булчингийн дээд хэсэг өшөө их илүү ачаал авч байгаа гэсэн үг. Гурав дахь дасгал нь алдлал буюу butterfly байгаа. Энэ дээр гандил аваад санал дээрээ суугаад хөвтөж байх хөвтөд алдлахдаа тохоогоо дээш нь татж болохгүй. Энэ нь мөрөнд муу бас гараа хэтэрхий тэнэлгэж болохгүй. Гараа хэтэрхий тэнэлгээ татах юм бол энэ нь тохооны үе мөчд муу гэсэн үг. Тэгэхээр тодорхой хэмжээний үнцэг аваад цээж харалтаа тохоогоо цээж харалтаа алдна. Ингэж алдлахаар таны мэдрэх зүйл нь бас таны яг далбаа автоматар ингэж гарч ирнэ. Тэр нь тань тэнцвэр өгнө гэсэн үг. За бүгд тэр одоо харъя. Одоо яг ингэж алдчих байхад яг одоо энд сайн харагдаж байна. Энд ингээд цээжний бүх булчин ингээд хажуу талаас өсвөлээд ингээд буцаагаад тулахад энэ бүх хэсэг ингээд чангарч байна. Эхний 3 дасгал нь яг цэвэр цээжний дасгал байсан. Одоо дөрөвт дасгал нь цээжнээс бид нэр одоо ингэ мөрлөгөө олж байгаа бөгөөд энэ нь зогсож байгаад штанга дээш нь түлхэх юм. Энэ дээр анхаарах зүйлс нь гэх юм бол яг штанга цэвэр цээжин дээрээ аваад мөрний хэмжээтэй заавна. Хөлний болон гарны хэмжээ бол яг мөрний хэмжээтэй байна. Тэгээд энийг яг тэгш шугамаар дээш нь түлхэх. Ингэж байж таны мөр яг цэвэр орно. За бүгд энийг яг харъя. Цээжнээр штанга тавилаа, дээш нь түлхлээ. Одоо ингэж яг энэ штанг бол яг цэвэр нэг шугам дээр дээш доошоо хөдөлж байгаа. Тийм болохоор энэ хамгийн сүүлд нь ийм толгоо урагш нь түлхэж байгаа тийм хөдөлгөөн орж иж байгаа. Энэ нь яг энэ штангийг яг цэвэр цээжин дээрээс дээшээ хөдөлгөнө гэсэн үг. Ингээд тав харж байгаа энэ тохоо бол яг ингээд бие наалтж байна. Тэгээ ингээд дээш нь орж байгаа. Ингэж орсны үр дүнд яг мөрний хоёр тал бол яг цэвэр орж байна. Тав дахь дасгал нь мөрний алдлалт бөгөөд түрүүний өмнөх дөрөвдүгээр дасгалтаараа бүгдээрээ яг мөрний цэвэр шахалт хийсэн байгаа зогсож байгаад энэ нь мөрний урдлын булчинг чанардаг, ачаал өгдөг.
одоо энэ бүгдээрээ мөрний хажуу талыг чангахын тулд ингэж хажуу талын алдлыг хийх хэрэгтэй. Ихтэй гантил аваад гараа аль болох тэнийгээд бас хэтрүүлж хийж болохгүй баг зэрэг тэнийгээд тэгээд ингээд алдаж байх үедээ ямар нэгэн аргаар нуруугаа дээш доош савах эсвэл хүзүүгээ янз янзын хөдөлгөөн хийж хэрэггүй. Яг ингээд хүзүүгээ болон толгоо ингээд хойшлуулаад бариад нуруугаа ерөөсөө хөдлөхгүйгээр зөвхөн гантилаа аваад цэвэр алдлах юм. Ингэж алдлах юм бол яг энэ хажуу талынх нь мөрний булчин бол хүчтэй. За одоо бүгдээ харъя. Суугаад хийдгийн учир нь бас ихэнх хүмүүсийн нэг хийхдээ дандаа ингээд зогсож хийдэг. Гэхдээ зогсож хийгээр хүмүүс яг эцэст нь жоох ингэж хойш нь татах хүмүүс савж хийдэг. Тийм болохоор суугаад хийвэл илүү цэврээр орно гэсэн үг. За одоо яг ингэ хийж хахад яг энэ мөрний хажуу талын булчингууд цэвэр ажиллаж байгаа. Бас гантилаг мөрнөөс хэтрүүлж дээш нь саваад хэрэггүй. Яг ингээд мөр хүртлээ савна. Одоо яг ингээд та бүхэн харж байгаа энэ тохоо бол дандаа гантилаас өндөр байдаг. Тэгж байж бас энэ эрүүл хөдөлгөөн болж байгаа. Зарим хүмүүс гантилаа авчаад тохоонд ороод ингэж хийдэг. Энэ бас үн хүчин юм уу? Зургаад дасгал нь одоо ингээд суух сүнэлтэй байгаа. Өмнөх дасгалуудаараа бид нэр 3 дасгалаар цээжээ яг цэвэр орсон. 2 дасгалаар мөрний уртас мөрний хажууд орсон байгаа. Одоо суух сүнэлтээр яг цэвэр 3 толгойдоо хийх гэж байгаа. Суух сүнэлтэн дээр анхаарах зүйл нь юм бол яг ингээд сууж байх үедээ тохоо яг биендээ наалдаж байх хэрэгтэй. Тэгээд цээж яг ихц байх хэрэгтэй. Хэрвээ цээж урагшаанаа тонгоох юм уу бүгдийнх юм бол энэ нь 3 толгойдоос илүү цээснийхээс суурьд илүү их ачаал өгнө. За одоо харцгаая. Одоо яг ингэж байгаа үед энд ачаал маш их яг ингэ сууж байх үед маш их орж байгаа. Хэрвээ энэ дасгал анхан шатныхын хэтэрхийг хүнд байх юм бол энийг бас блок дарахаар орлуулж болно. Тэрнийг та бүхэнд бас давхар харуулчих. Өөрөөр хэлбэл нэг бол суух сүнэлтийг болно, нэг бол блок дарж болно гэсэн үг. Та бүхэн өөрсдөө тэрнийг сонгоно. Тэгэхдээ энэ дасгалыг хийхдээ бас мөр тохоо бол яг биендээ наалцсан байх ёстой. Тэгээд цээж ерөөсөө хөдлөхгүйгээр тэгшгэн. Тэгээ одоо ингээд цэвэр дарагдж байна. Долоо дахь дасгал нь суулт байгаа. Суулт нь болохоор яг булчингаараа бол бүлний урт талын буйны булчин. Тэгээд суугаад ингээд босох үедээ өцөний булчингуудад ачаалт өгнө. Энэ дасгалыг хийхдээ анхаарах зүйлс нь штанга яг сэрвэнийхээ ардталтаа байрлуулна. Тэгээд хөлний байрлалд бол яг мөрний хэмжээтэй өргөн байх хэрэгтэй. За одоо ингээд штанга авлаа. Штангагийн сэрвэний ардталд байрлаж байна. Мөрний хэмжээтэй заавлаа. Нуруу бол хотоосон маягтай байна. Яг хотоож байж энэ штанг нь цэвэр дээш доош тэгш хөдлөж байгаа гэсэн үг. Тэгээ энэ дээр бас нэг хүмүүсийн алддаг зүйл нь гэх юм бол хэрвээ хөлнийхөө зайг буруу авах юм бол хүмүүс заримдаа өвдгөө гэж хөмдөг ч юм уу тийм маш эрүүл биш хөдөлгөөн хийдэг. Энэ дээр анхаарал яг ингэ тэгш суух хэрэгтэй. За ингээд төлөвлөг өдрийн хөтөлбөр ерөнхийдөө бол ингээд түрүүний өмнөх 7 дасгалаар өндөрсөн байгаа. Гэхдээ бид нар энэ хөтөлбөр дээр хэвлэлийн дасгалыг бас давхар оруулсан байгаа. Тэгэхээр одоо ингээд 8 дахь буюу хамгийн сүүлийн дасгал нь болохоор хэвлэлийн дасгал байгаа. Энэ дээр та бүхэн өөрсдөө яг өөрсдийнхөө хэмжээнд тааруулаад
дасгалаа олж хийх хэрэгтэй. Жишээлбэл газар хөвтөж байгаад хэвлэлийн таталтууд байдаг янз бүрийн эсвэл энэ налуу хүйдэн дээр сууж байгаад хийдэг байдаг. Өнөөдөр бидний хийдэг бол зүгтэж байгаад хөлөөрөө савч хийдэг дасгал байгаа. Энэ дээр яг ингээд хөлөө ингээд тэгш буулгаад тэгээд дээш нь ингээд савна. Ингээд буулгахдаа аль болох удаанаар зөөлхөн буулгах хэрэгтэй. Энэ дасгал нь хамгийн гол нь энд байгаа хэвлийнүүдийнхээ хүчин яг жигд дээрээс доош бүх хэвлийний хүчингуудыг ажиллуулж байгаа бөгөөд бас сунгаж байгаа гэсэн үг.